Хөөе, Тэнгис хайцч чинь дэмжиж ирлүүлж чинь юм уу? Хөдөө явах юм уу? За дөрмийн дагуу аяллаа барааны хэсэг рүү орно. Юу үзэж байгаа нь хоёр? Энэ зүгээр хай. Тэр чигтээ хэлд юм байна. 1.47 диаметр нь. За энэ атманыг иймд оруулна гэдэг үжигсэн аваа авчи. Тэгээд дулаахаа өдөр хэрэглэе. Тэгээд энд чинь бүргэрийн мах загас магас шарч болдог. Энэ их зүгээр. Утга нь бол хоёр талаас нь хавчаал ил гал дээр шорлогны нүүрсэн дээр бас зүгээр. Манай торч бас муудсан байгаа. Энээс нэг авах юм. Энээс галаас газ мадсаар гараад төлөх зүгээр шүү дээ. Баян зуухтай явдаг болсныг чийлэх үү. Энэний хэрэглээ асар өндөр болсон. Гонцгоо тэг дөрвөлжин хэлбэртэй. Энэ хоёрыг хамгийн өндөр хэрэглээтэй. Зууханд энэ тэг дөрвөлжин яг ингээ хоёр зэрэг ордог байхгүй. Тэр хоёлоо ор юм. Ээж нь юу юм? Chocolate. Now raspberry. Тэнгис coconut. Энэ яг далим яваад байна. За манайх бол энэ K4-ийн донотод үхэн штеп. Ялцгүй хамгийн гоё донот энд л байна л да. Жохон ногоон төвөтэй байхад зүгээр хол явахад бол. Хүүхдүүд энэ тэнд явж байгаа нөгөө лүм мөнгөний найз байхад Хөл дээр өөрсдөө дэвсээ суух юм. устдаг. Оо за. За гурил баг эдий гэсэн энэ бас их зүгээр тал. Элдв хальцсгөө. За энэ дээр өдөө очиод өрөм мөрөм тавиад ихэд янз нь штэ. За эдээ дахиа манайх бол энийг ерөөсөө дөрөм мөчийг нь тэд орно идээд үлдсэн нөгөө нэг аргуу байдаг цээж махыг нь авч яваад маргааш нь сой соустай шараад фахитач гэдэг юм уу ер нь дуртай хоолой хийгээд штэ. Маш гоё байлаа шүү. Наад хоёроо хоёуланг энд ич. Чүний цулаас нэг хоёрыг тавьчих. За манайх бол махаа ер нь эндээ завчтэй. Них дорндоо Зүхбаатарт өөрийн бас фермтэй гэж ойлгосон. Нэгдүгээрт бас найдвартай мах байдаг болов. Хоёрдугаарт бол ялцгүй гоё цэвэрхэн зөөлөн гоё мах байдаг. Өөрийн фермтэй болохоор бас үнэ бариад байдаг айтайхан. За баярлаа. Машин бараа хол зам дээр явж бол сайн хэвэн штэ. Тэгэхээр бас нойр өрөхгүй. Академи миний хамгийн дуртай самбар байж. Маань кашю байна. Энэ бол карамелтай кашю юм уу? Оо, хамгийн гоё самбар нь хямдарсан шүү дээ. Одоо энэ цогцоо удаана. Тэр үгүй цогцоо. Тэр юм байна. Болохоо. Паф хүүхд гахаад ахгүй саатуулждаг хөрхөн снэк болоод итахан. Абрикосны барин распбери. Энэ өрөмтэй идэх гоё. Бас манайх шиг мазалаа гэсэн нэртэй юм. Шилэрч шингэн байна. За энэ ингэж байгаа юм биш үү? 99 мянган төгрөгийн худалдаа авалттай нэг суглаа өгч байгаа юм. Тэгээ хамгийн супер хонжуур нь энэ Volkswagen Jetta гэдэг энэ машин байгаа юм шүү дээ. Машин өччих юм биш үү? Ийм машин энэ манай хатнах тэгээ JX гэдэг. Марчд арнистай цуглаагаар юм хождгоо байл. Гэтэ үзэлтэй эмээг аждаг. За амжилттай бүртгэлээ гэж. Өнөөдөр чи одоо мах цахаа хэрчин бэлдэн хийх ажил их ба штэ. За маргааш эхний өдрөө баян онгор хүртэл тавихад мазалаа буудалд хонно. Хоёр дахь өдөр буу цагаанаар тэнгэрийн харалтаа буйнт гол руу очино. Яг тахилгын үе таарсан. Тэ бид нар бол тэнгэр уулан дээр очихгүй голлоод байгаа байж гин. За тэнд ямар ч гэсэн 2 хоног байдлыг харна. Боломжийн байвал тэндээ байгаад байна. Цэцгүй байх юм бол цаашаага баян үлгий орох төлөвлөгөөтэй байна. За манай гэр бүл K4 орох дуртай байдаг шалтгаан хамгийн ихэн донгодог. Хамгийн сүүлд хаа тэр номер 1. Хоёрдугаар манай гэр ажил айл нь хаан уул дүүрэгт байдаг. Тэгээд яг энэ хаан уулын энэ сила дээр байгаа. Эндээс ирээл бүх хоол хүнс бүх юм аваад баруун бол баруун, зүүн бол зүүн. Шууд ингээ гараа авчиж бол. Төгзрээд ийш тийш яваад байхгүй. Нэг дороос бүгдийг нь авчиж болдог болохоор ер нь K4 л цөлөө үед байнга орж ин доо. Баян онгороос гараад 140-50 км орчим яваад Бөмбөр сумыг өнгөрөөд Байдргийн гүүрэн дээр ийм хоол идэх гуанзнууд байгаа. Бид нар дандаа ирэх болгондоо ер нь гүүрээр дөнгөж гарч ирээд ийшээ орчдөг. Хамгийн сүүлд Дотгон тэнгэр нэг явахтаа, тэрний дараа Алтаа тоон богд явахтаа гээд орох болгонд их гоё хоол сайтай, үйлчилгээ сайтай үнхээр гоё байгаад байдаг. Тэгэхээр ийшээ бол энэ газрыг зөвлөж байгаа шүү. За буу цагаанд ирсэн. Бараа нэлхийн хоолны цаг болоод ийшээ тэр аваад орлоо. За энэ оронд хэдүүлээ одоо үүнээс цаашаа шороогоор явах учраас хийгээд харуулъя.
За яг одоо 2.5 бар буюу 35 PSI зааж байна. За энэ бол засвал дээр болох хэмжээ. Үүнээс цаашаа маш их чулуутай замаар явах учраас 1.5 буюу 20 PSI болов. За 1.5 буюу 20 орчим PSI. Чулуу ихтэй цагаан замд явж байгаа үед бол 1.5 бол их зүгээр байдаг шүү. Үрээ маргалсан. Тэгсэн чинь шууч таарад ямкч таараал бай. Яг кайфлах гэсэн чи бүр. Эвшин шороо. Амман байхгүй зүгээр. Шажигнаал. Ямар азар амжива хаа. Яг байхын барьж эхэлчихсэн зүгээр. Лөөний минь чөдөр өдрийн турш бараг 10 цаг машин барьж явсан учраас ядраад шууд л унтцгаалаа. Манай хоёр босцгоцсон чи түүний цагаа угаад. Ой, тэнгисээ. Юу хийж байгаа? Өглөөний жаач юм уу? За бас өглөөний цагаа хийж идчихэд зөвхөн ажилд орё доо. Цацгаараа нэг хэдэн минут ингэ тоглолтын дээ өөрөө. За энэ ургаар түрүү нилээд хайрус барьж үзлээ. Тэ хөнгөн гоё ажиллаж байна. За бид тэр өөрсдийнхөө хэрэглэх спиннерүүдийг бэлдэж байна. За уламжлалсаар цагаан шар хоёулангаар нэг хий, тэ. За энэ хэдэн грамм болж байна? 1.2. Энэ 1.1. За ингээл та. Дээр бол юу ч хэрэггүй сте. Усанд ороод ингээ эргэж ш, тэ. Ингэж иргэн. А доор нь нэг нарийн хэсэг нь дээшээ юм уу доош юм? Тийм нарийн хэсэг дээшээ харна шүү. Дээшээ. Гэт. За одоо ингээд их би хүндрүүлэгч орж ирэх юм. Тангстн хийж үзэх үү? За ер нь 4-5 грамм болох гэдэг бол тий. Би бүр айгүй олон юм. Бараг эднээс бүгднгээс нь хийж үзсэн. Тэгээ ажилтдаг л байна. За 1.2 боллоо. Эднээс сонгож бод. Энэ шар нь хамгийн хүнд байсан. Бид нар бол яг загас шиг хэлбэртэй. Ийм бүх юм байна. Шууд тангстентэй ийм бодыг л хийж чинь. Дагнаад цаана нөгөө алаг өнгө харагдах нь шүү дээ тий. За ард нэг тангстен гэх үү? 4 бүхстэйгээр 4. Бидний тангстэй бол 4.4 болно. Тэгээ орж ирээд бараг болох. Тэгээ бараг 5 авцсан юм. Ингээ шууд игээ. 8 ийм болох нь. За тэгээний занглаа гэдэг. Нэг юмхэл нэг жоохон дэш холцтой үл тэгэл. Калцог ихэд том байна. Нэг нь ууллаа. Гэ калцоо гаргалаа. За ийм. За тэгээгээ их. Ой тэрхий гэвэл нь хоёр олон мөшгөх юм бол бас гоё харагддаг. Аа тэгж үрж байгаа. За энэ халбаа тестлээ шидэд үтсэн чинь барьж л энэ цогоо шидэд. Дараагийн спиннер маань ингээ бэлэн боллоо. Нэг салаад игээтэй. Хоёр талдаа тангстентэй. За нийтдээ хэдэн грамм болж байна? 4.6. За болж байна. Тэр нэг 2 номерын халбаа болчихлоо гэсэн үг шүү дээ. За одоо шараар нэг хийж үзв. Тэгээ. Ус бол маш гоё тунгалаг өнгөтэй байна. Тэгэхээр тунгалаг голд яг ийм хурц нартай үед бас цагаан өнгөнөөс нэг жоох үргэх тал байгаад идэг тий. Тэгэхээр нэг болж игэл зэсэн юм уу ер нь алтлаг шар өнгө бас хийж үзэхэд гэмгүү. Шираа нэг юм болчих. 2.4. 2.4 грамм. За. Чаас нэг жоох юм хавны асуудал байна шүү. Байна. 2.9. За ийм нэг шарыг хийж үзлээ. Гэтэ одоо өөртөө таалагдахаар л хийгээд идэг. Загсанд нь таалагдах байгаа.
За дахиад нэгийг нэмээд нэг мөсөө хайрцагд үргэж. Панк хийж үзэх ба. Яг хөө иймэрхүү панк өнгөд чинь бас өөртөө үед өнгөтэй үед бас их сайн ажилтдаг шүү дээ. Ийм өнгөтэй болж. 5 албаг хийлээ. 2 цагаан, 2 шар, энэ неон панк гэж нэрлэлсэн байгаа шүү дээ. За одоо өөрсдөө хийсэн халбгаар тестэлчихэд за авцгаая. Чамаа хамын нэ. За өнөөдөр оройн хоол вокон дээр шарсан дахианы махан фахита. Мэдээ даа зэн өөр мэдээ тэнэ. Хоол боловсруул сая 9-ийг нэмж хийсэн шүү. Ээжигээ ганцхан. Өмнөх 5-тайгаа 14 өгсөн. За шүү дээ нөгөө саваа дүүргээд ирсэн байна аа. Бүгдийг үзэндээ. Тэр оройн гараан дээр үзэж чинь одоо ийшээ 400-аад метр алхаад үндсэн цүнхэл маань байгаа. За хамгийн ихний үзэлт За, эхний шидэл дээр нэг авсан. Гэхдээ жижиг юм байна. Нөгөө албагч те. Ай, өнгөч. Ай, зулгаач. Орсоо. Я жижиг юм. Орс. Бас жижиг л юм шиг. Түрүүнийхээс нэг арай тоомл юм. Сайн. Дандаа л нэг ирэлцмэрийн л хөтүүд байна. Харганы дэше шидчихсэн. Орсоо. Ийм хиймээр. За нэг ийм газар ирсэн байна. Цогоо! За, овоол том юм байна. Аагүй бэнэ. За жижиг юм байна. За шхөрөө явдаг л. Аваа том юм байна. Төрөний идэг бодол. Зулгааж ийн. Чи наана жиггүй холгон үзэх юм шүү. Сайн нэг ямар мохоо гордоо байж лүг гэл авдаг шүү. Нём панка энэ.
За нэг жижиг юм орсон. За дахиад нэг жижиг. Манай неон сайн ажиллаж байна. Өнөөдрийн хувьд бол нэг хамгийн томдоо нэг 40 орчимтойг л барьсан баг. Нилээ олныг барьлаа. Том болных гарч ирэхгүй байна. Тэгээд ер нь байлдааны тактик өөрчлөлөө. Ер нь энэ хаваараа дээшлэх үү эсвэл бүр өөр тийшээ явах уу? Өнөө орой яриад шийднэ. За өнөөдөртөө ингээм амръя. Өчтөр орой ирээд жоохон амс гэж юм ярьж суусгаж байгаад шууд унтлаа. Өглөө босч ирээд ер нь цаг агаарын байдлыг виндигээр харлаа. 2 сонголт байна. Нэг нь тэнгэр дээшээ өгсөөд Цахлаат нуур орох эндээс 80 км. Нөгөө сонголт маань эндээс 800 км Баян Үлгий байна. Цаг агаар винди харахаар дээшээгаа бол салхитай бөгөөд сэрүүхэн, Баян Үлгий бол бороотой бөгөөд дулаахан байна. Салхитай 80 км рүү бороотой 800 км рүү. Яад 800 км сонгоё. Баян Үлгий явъя. Энэ хууржээ. Амар дижигнүүр дээр дижигсээр байгаад энэ барьжсэн төмөр нь хуурчиж. Энийг тайлж авнаа. Энэ хуурсан байна. Ингээд уул ингээд ингэж барьжсэн төмөр байна л да. Энэ ингээд голоороо тас. Ингээд арамн дээрээс энэ нь болохоор гүпэн дээрээс барьжсэн төмөр. Одоо юм болсон. За энэ төмөрийг орлуулах юм байхгүй байна. Тэгэхээр одоо бол ер нь татваргадаал явчих. Ингээд ямарсан санжигнахгүй байхад л болно шүү дээ. Төмөр утсаар бол энэ ингээ хамаг будгаа үүрээд пяура айгуул идэ ичнэ гүпрээ. За энэ тэгээд ийм дээр явж байгаа үед чинь өөртөө л найдах хэрэг гарна шүү дээ. Тийм болохоор багаж зэвсгэл хамгийн чухал. Харахад бүгд л адилхан багаж. Яг чандрын ялгаа яг нөгөө хэрэг гарсан үед ажиллах уугүй юу гэдэг дээр л байдаг. Яг нь Стенли, Девалт бүгд л хэрэгжилж ийн л та би. Тэгтэл одоо хамгийн сүүлд нэг Кэни нэг торцоотой явж исэн чинь ононгийн яг хасах гоч дээр орой болох гэдэг майхан барих гээд мөсөн дээр ингээ нөгөө майхны гадс ингээ зоохот нөгөө торцоо шууд ангааж байгаа байхгүй. Торцооны үзүүр хасах гоч дээр чинь маш экстрем нөхцөлд явж байгаа үед бол шууд сул тал болж эхэлж байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь сайн багаж яагаад үнэтэй байдгүй гэдэг бол цаанаа бол тэр чинь учиртай хийж байгаа материал тэгээд тэрний дизайн инженерчлэл гэдэг чинь өөрөө хамгийн чухал ноу хау байж байгаа байхгүй юу. Хүмүүс нөгөө материалыг хараад адилхан гэдэг үгүй инженерчлэл хамгийн чухал тэрэн дээр. Тэгээд сайн дэлгүүр хайж явж байгаад гурвалжингийн уртлын уулзуур одоо нөгөө ТЭЦ 3-тай уулзуурын тэнд шинээр нэг барилга төвгээд нэгдсэн байлээ. Тэрний 3 давхарт ихтэйжгүй дандаа оригинал Япон эсвэл Европын багажнуудтай дэлгүүр олсон. Тэгээд тэднийхээс би энэ торцоовыг авсан байхгүй юу. Японы Тон гэх сайн брэндэлтэй ер нь сайн мэднэ. Энэ болохоор цэвэр ган нь Японд, инженерчлэл нь Японд хийдэг ийм багажнууд. Яг жолоочд бол хэрэгтэй. Түлхүүрний комноос эхлүүлээд торцоо, тусгай, газоо нөгөө согтууд толгоонууд алах байж гин. Автирк. За энд бүр нарийн жижиг тусгай болон түлхүүрний ком энд явж гин те. Ингээд яг ингээ хөөхөн яг арын боксонд орчдөг ийм сет. Би өөртөө авсан. Наа ингээ явчихлаа. За ингээд энд пэлет 100-ха ямар ч үед биелэн EcoFlow тэгээд энд манай хөргөгч аймаг шорлог бэлтчихэд байгаа. Энийг 100-ха тавихаараа 100-ныхаа овонд хийн. За ингээ 20 литрийн хөлдөгч яг л 7-аас 14 хоногийн аялалч ширэн тохирд юм да.
Нэг сайн юм. Хэмсэн. Тэр дуртай өмсөж. Хацаа. Завхан гол чи хаана тийм эсний нүүдэл шиг чимээгүй юм бэ? Гармаар бол амар л юм бэ. За гуйлан тосгоноос тайшрын усан цэглэгээ станц бол 4 км. Говь алтай руу 65. За энэ ч дуу байна те. Гуйлан нутаг гэдэг өөрийн дуутай. Гуйлан тал дуусан байд юм байна. За тосхон нь бол гуйлангаас засвар руу явдаг зам. 80-тэй л буудаж байна. Гуйлангаас урагшаа засвал руу явдаг зам 40 км зам бол өстой муухан засвал замаас тэгээд үнэхээр гоё шорон зам байна. Шорон замаар тонгоцуулж байгаа засвал дээр гахаа нэг ёо гэдэгтэй. Тэгэн дээр бол ихгүй шүү дээ. Ялгаагүй замаар явж байгаа засвал дээр гарчихсан гэж. Баян онгороос бууцаага хүртэл 170 орчим шонгоор салж байгаа. Тэгээд бид нар хойгоор отгоноор явсаар аваад буцаад саяны замаараа шилүүстэй гуйлан гээд засвал дээр бол 317 дээр гарч ирж байна. Тэгэхээр бараг 100 км-ийн баруун тийшээ гарч ирж байгаа байхгүй. Зам нь бол гуйлан хүртэл бол нэлээд уулын замаар явна. Өндөр даваануудаар давж ийн жоохон чулуутай. Гуйлангаас наашаа бол үнэхээр гоё зам байна. Дунд нь завхан гол гармаар гарна. Завхан гол үертэй үед бол энүүгээр явахгүй юм биш. Говьалтай. Тэхот. Дуу уушигтай кейк, нэг шоколадтай кейк.
Гару pastry and coffee гэдэг. За энэ бол өстой гой болтой хамгийн гой кофе шоп биш. £10 braid, so I can really get it out there. За ядарсан уу? 26. Эхэлж ийн чи юм. За өнөөдөр 150 км шороогоор 500 км засвалаар нийт 12 цагийн турш явж ирлээ. Одоо шөнийн 12 цаг өнгөрч байна. Ховдын төвд Mountain Hotel гэх шинэ буудал нэгдсэн байна. Өнөөдөр энд амарчаад маргааш өглөө аялал үргэлжлүүлнэ. За сайхан орцгоо. Өглөөний үнд Азуурын их л халуун буудал байна. Ямар ч тач аймгийн төвд орж ирсэн хүмүүс энд ус цаасанд орчлоо. Одоо өглөөний цайнд ор. За бүхэн өглөөний цайнд юм байна. Бартан биш. Наач мөндөг иддэг мам уу жи? Өглөөний цай сайхан газар байна уу? Өглөөний цай юм байна. Ховдын буянт холын зослон. Холын яг ингээ ширгээрээ гуцаачтай байна л да. За өлгий харагдаж байна. Өлгий орж бисмармах идчих цаашаа явна. Танай зэвэрэ. Эцгaalахаараа. Хатчих юм уу? Оо тийм. За Монгол хоолны зөвлөлөө. Яг аав шиг байгаа. Аврагоо. Йоо. Засаг орлоо. Хатсан дэстэй энэ. Ямар Нойлонгдоо чамд дуур ангиас зөвшөөрлөө авчлаа. Одоо явцгаая. Success. Одоо тэр зүг явна.
Аимшигын бороор орчихсон. Өглөөний мэнд урчин нэлээд давхиж байгаад нуурынхаа урд ирэг дээр ирж хонлоо. Яг хүсэдсэн газар руу очиж чадсангүй. Шөнө бол нэлээд сэрүүхэн ямар сандаа 100 гаргаж хүүхдэд дулаан унтууллаа. Тэр ирэхэд бол энд бороо хасгарсан байсан учраас нэлээд сэрүүн байна. За нуур харцгаая. Ийм сайхан тогтун байна. Гайхамшигтай. Усны шууд ихтэй юм байна. Байсгээл загас үсрээл бижигнээл. Зарсан газар юм аа. За өглөөний цайгаа ууцгаачаад чихийг зорьсон газар руу явцгаая. Өчигдрийн баян үлгийн цаанаас үлдсэн хоолой овонд хадаж штэ. Энэ савн үртлээ харж байгаа юм шиг. Зүүн 75. За. 5 минут боллоо. Янзын. Хээрийн тансаглал. Өглөө өгөн гэрт идсэн бол. Би бүдийн идчих юм уу? Тэг. Цагаад өгцөн. Таархна хараад халуун хайлмыг идэх нэ. Гайхамшигтай гоё болжээ. Амар том хануур орхоо явж гин хинэ. За ингээ ажлын ширээ билээ. За ер нь бичлэг хийгээр их outdoor аялал хийх болсноос хойш нэг анзаарэгдсэн зүйл нь нүдээр маш тасархаа гоё харагдаж байгаа зүйлийг жижиг акшн камераар яг нүдэнд харагдж байгаа шиг болол уулгаж чаддгүй. Өмнө нь бол ийм мэргэжлийн том камер бол төвөгтэй нэг ийм том юм авч явна. Хэд хэдэн линз мадалж явна гэдэг их төвөгтэй санагддаг байсан. Одоо л учрыг ойлгож энэ гоё үзэсгэлэнтэй байгаль, энэ сүрдмээр уул усыг бол ийм мэргэжлийн камергүйгээр бол болдгүй юм байна. Би өмнө нь бол ийм камер ганцны зураг авч үзснээс биш. Яг минийх шиг outdoor хэрэглээнд бол би хэрэглэж үзээгүй. Тэгэхээр ийм камер би хурыг гэж шийдлээ. Тэгээд өөртөө зориулаад Canon-ы R6 Mark III. Ягаад энэ камерыг сонгосон бэ гэхээр энэ момент байгаа хамгийн боломжийн үнэтэй хэрнээ видео бичлэг болон мэргэжлийн зураг авалт аль халыг сайн авч чаддаг. Энэ камер гэж би ер нь бол маш олон ревю үзэж байгаад энэ камерыг шийдсэн. Тэгээд ихэвчлэн амтан загас байгалийн зураг авах учраас 70-200 мм-тэй f нь бол 4-тэй мөн 24-105 м-тэй ийм хоёр линзийг сонгосон байгаа. Цуул ер нь 24-105-ыг ашиглах бах. Дундаж хэмжээний зайд байгаа загасны бичлэг, амтны бичлэгийг бол 200-аараа татаад бол авчих байх гэж бодож байна. Тэгээд дөнгөж эхлэгчийн хуваар бол F4-тэйгээр 24-105 болон 70-200 гэсэн хоёр линзийг сонгосон хоёлаа RF mountтай байна. Нэгэн л хоббинд мөнгө зарцуулж хамгийн сайн гэснийг л авч байгаа үед бол албан ёсны газраас баталгаатай засвар үйлчлэгтэй газрыг сонгох нь зөв. Миний баримтлагыг зарчим бол ерөөсөө энэ. Тийм учраас би IT Store-ыг сонгож тэр дундаа Canon-ыг сонгосон. Энэ камерыгаа би бас суралцаад явна.
ямар үед landscape одоо байгалийн зураг яаж авдгийг, амтны зураг яаж авдгийг бис тэр хурднаар авах хэвээр удаанаар авал яадгийг ISO-г нь яах хэвээр exposure яах хэвээр ингээд мэдхгүй зүйл асар их байна. Тэгэхээр энэ болгоныг одоо энэ эпизодоос ихсүүлээд би сураад явна. Над чиг тэзээч камер хэрэглэхгүй гэж бодож байгаа магадгүй хэрэгцээ нь үүсээд ингээд орж байгаа хүмүүс байх юм бол бас хамтдаа суралцаарай. За задлаад угсраа. Залхуурай. 256-тай CF Express карт 1800 мегабит секундын хурдтай камер чинь бас 7K-гаар авах боломжтой. Тийм учраас хурдтай карт хэрэгтэй. За үндсэн body. Чиглэгч байна. За батарей одоохондоо нэг л батарей авчлаа. Энэ Mark 3-аас ихсүүлээд Canon-ы батарей бас дараагийн генерашны батарейтай болсон байлээ. E6P гэдэг нэлээд өндөр ампертай учраас 4K 7K-гаар бичих гүйдэл цэглэгааныг бол гаргах боломжтой чадaltaй болсон гэж ойлгосон. 200-ийн залгуур байна. Хэнэлэгч ойлгомжтой. Батарейгач memory card хийж. Дараа нь дахиад энэ 2 дугаар слотонд нэмэлт бас томхон хэмжээний SD-ч 2405 линз хийж үзье. За билээ. За эхний сетап. Пассворд хийгнэ. За пассворд сануулчлаа. 6 сарын 20 өглөөний 11 цаг 00 минут. За тайм зоныг солиё. Улаанбаатар байна. Бээжин Сингапурын цаг. За энэ адилхан дөө. За ингээд билээ. За одоо ингээл AV, TV, P, MB гэл одоо C1, C2, C3 бол одоо юу юм бүүм гэдэг яг үнэ хэлэхэд. Тэг бүгдийг сурна да. Ямар ч гэсэн C1, C2, C3 бол нэг кастом тохиргоо өөртөө сануулж авдаг бах. Энийг бол жоохон уцраа олсны дараагаар хэрэглэе. За 24-105-аар сая бичлэг хийж үзлээ. Зураг авч үзлээ. Ийм зураг гарч байна. Дал 200-аар залж үзье. Дал 200 урдаа нарны хамгаалттай. Таккатын үгцийг нь тайлцъя. Тэгэхээр за ингээд 200 дээр бол ийм уртал. За асааж үзнэ. Андаг мандаг. Мадаг. За одоохондоо бол ингээл миний төвшин бол ийм билээ. Ер нь бол мэрэглийн зурагчтай уулзаж бас зөвлөгөө авнаа. Тэрийг бас эпизодод оруулъя гэж бодож байна. Энэ удаад бол одоо жоохон AI-тэй ярьж байгаад нэг өөрийн төвшөнд нэг хэдэн тохиргоонуудаа хийж аваад өөрөө нэг ойлгох. Ороод чинжүүтэй үхрийн мах хоньны толгой шарсан төмөстэй. Хандаа. Энийг хараад байгаа шийдвэр. Нагаад нь Чи мул Сударманның заманыргүй
Орсоо. Гар идэх үгүй шүү. Нөгөөгөөс. Манай хийцээгөөс. Манай идсэн шүү дээ. Оо 5 юм бэ. Фишон. Сэтрэк. За нэг 40 идэл юм шүү. Ай, салхиуд амир нуур харах. Хоёлаа юу ай? Өглөө эртгэрий. Тэгээ нар мантахаас өмнө. Нар мантахаас өмнө ер нь шөндөө нэг салхи тогтцдог штэ. Тэр үеэр нь ирээ. Хойроо бороо ороод байгаа болохоор энэгээр юусэн битүү салхитай. Энэ хэвдэл бамбуу ширхтэй газар шүү. Энд нүр За утга дээр ирлээ. Орсоо. Фишон. За нэг юм Horiyet mut. За өнөөдөртөө ингээд амръя да.
Маргааш үзнэ. За шууд шидсэн. Урсгал байна. Нөгөө шишээ явж гин. Одоо жамд аль талраа харуул чамд итгэх байсан гэдэг байдлаар. За байрлалаа сольж үзэж байна. Дулгаж байна. Өөсөл Чингис ахад гэж. Чиз. Вау. Гэ нэр овонтой явах нэр хөдөө. Тийм. Хоолны сонголт асар өргөн болох юм. гой гой. Аа за. Гой гой хоол идэх гой. Манай нэр ингэж хөөлөж байгаа хоол. Ерөөс хоол руу орохгүй байгаа дээ. Мартар ялцч үйдэг. Буузан, хумган, шортлогон ямар юм. Хе. Орсоо. Нэг 40-50 юм шиг үү. Оо мулт. Юу вэ? За нэг ойролцоогоор 40 орчимтэй Монгол хад руу орж ирлээсэй. Тэгээ зулгаж гарахын алдаад болторчлаа. Тэгвэл хажуугаар нь би төрүүн зоож тасарсан дэгийг олчлаа. Яг тэр харгаа яваад байгаа хэсгийг дээрээс нь дроноор харсан. Яг тэр хэсэг нь ингээ голдоол гүнзгий. Тэгээ нэлээ олон загас харагжилээ. Сая яг тийшээгээ шидээд нэг хайраас авлаа. Яг л ер нь саяныхэр хул арзмаар нэг 30-40-тэй гэмээр л заастууд харагдчихсан. За энэ томууд нь бол ер нь байхгүй болчихжээ. Ер нь бол нутгийнхан энд ойрхон болоод ч тэр бах байнга ирдэм байх. Бидний уусан газар бол ерөөсөө хичнээн хүн ирвэ. Яг л нэг бид хэрлэн дээр байгаа юм шиг. Тэгээ Улаанбаатарын бол тиймэрхүү дүр зурагтай юм байна. Их зэлүүд газар ирлээ гэж би анх бодож исэн.
Тэгээд ер нь ирсэн болгон л нэлээ эдийн юм аваад буцаад байхаар ер нь загс нь бол энд тэсгүй юм байна л да. Гэн гол руугаа орж ирсэн загсыг л бариад тосгоч. Лийн өдөр магадгүй хүн баг үед нь бас нуурнаасаа өгсөж орж ирдэг байж магадгүй. Нөгөө төрсөө шахах үедээ бол ийшээ томчуулн орж ир төрсөө шахахдаг гэж юм. Тэрийг бол ер нь нутгийнхан бүгд ярьж байна. Тэр үе чинь 20-ны үе болохоор болдгоо. 6 сарын 15-нд ер нь уралдаж орж ирэхэд ерөнхийдөө нэг 20 дахь маркийн ч тийм байна. Усанд нь бол удаан зогсохооргүй юм байна. Ингээд янгинт л хүйтэн байгаа байхгүй. За барилаас л. Хөл янгинж амар хөт. Доод нифэнсээ чулуунд зогчод. Дээд нифийг нь бол энэ үхчээд идэг. Гацчихл орж авлаа шүү дээ. За Монгол хадар ниф сайн авдаг юм байна. Тэгэхээр цогоо өтөрийн хийсэн албагийг ер нь энэ Монгол хадран гудастай сайн авч байна. За энэ жомброкуудтай зөндөө. Сая бас таарсан нутгийнх нь тэгж байна. Энэ нүгээрээ жижиг хадрангууд нь их баригдаад байх юм бол ер нь бол томчуулн төрсөө шахтгаа шахаад нуурлогоо явцсан байна. Томчуулн ороод ирэхэд жижигүүл нь байхгүй болчтой юм а гэж бас байж болох л. Тэгэхээр бол ерөнхийдөө ер нь жоохон оройтох талдаа л ирж бид гэж дүгнээд байна. За нэг ийм газар ирсэн. Воп. Эндээ ийм сүртэй борготой. Хоёр ч газар их өндөр дээрээс унж ирдэг юм байна. Тэнд бүр цас байна. Тэр хойноос бороо ирж. Байсгээл бороо ороод нар гараал салхилаал янз бүр болоо. Амар алтарч. Үу за ингээд цаастаагаал гэж штэ. Энэ араа ингээд цаастаа. Хо. За эндээс л шийдээ да. Ben. За энэ уул нь үнэхээр супер газар байна. Даан чим алах. Өөр газар үз. Зөндөө удаан шидлээ. Нилээн шидлээ энд. Бүхэл өгөөшөө үзлээ. Уул нараа ийм газар байна. Тэр бол үнэхээр супер харигтай. Дэ юм алах.
Нэг жижиг юм. Жижиг. чааваасаа ч одоо 20 хүрэх юм уу да, нэг 10 итэл. Hey, morning. Нэг цагаан үзнэ ингэ. За өглөөний мэнд Шүнжэнгөө бороо орж хонлоо. Одоо бол сайхан цэлмэг нартай гоё өдөр эхэлж байна. Өглөөний 7 цаг. Вэндэг. Ээж хоёр өглөөний цаг авч байна. Аа дээж нүхлийн цагаарэ. Хамгийн дөрөв том боосол холцвол тэгэл босд нь бол тэгсийг л болчт юм дөө. За өнөөдрийн план бол буцна. Кемпэ буулгасны дараагаар Даянуур дээр 2 газар үзээд цаашаа шороогоор 5-6 цаг яваад Өдгий хот орно. Өдгий хотод оройны хоолоо идчихэд цаашаа ховд очиж л өрнө өрөөдөө очих хонох байх. Юу ийцэн? Эд нь юу гэж байгаа вэ? Шинтэ авьяаста каш шарсан үндэд овн шарсан талах. Гадар найтан үсэн дээр хөлийн хөргсөн чи сав хэл татчих. Замда томхон суурин болгон дээр л ариутгалд орвол бүртгэл хийлгээл зөвшөөрлөө шалгуулаад явж байна.